Сайн байцгаана уу багш нараа. Би бол орчин цагийн хөгжим урлагийн тэмцээний 4-р курсын оюутан Сумья байгаа. Миний бичвэрийн хамгаалсан сэдв бол гиган учрал уран сайн киноны сэтгэл буруу гэдэг дууны онцлог. Сэдвийн үндэслэл бол соёлын шинэ хэлбэр, орчмын жилүүд бол Монгол урлагчид нэг илүү дэлхийд дайрчилсан энэ соёлыг сонирхож эхлээд мөн адил бус соёлоос нь уран бүтээлийг сонирхож Монгол соёл ахуй дээр оршуулан нутагчлсан энэ байдал бол одоо олон болж эхэлж байгаа. Тэгээ слоганы объектыг бол Хятад улсын 50-ны орны дуучин Сэрүүн 1996 оны нийтэлсэн дуу ганц хүний жижиг Дүү Жоши гэх дуугийг 2003 онд Монголын дуучин Цэсэрчмаа сэтгэл буруугүй гэх нэрээр дуулж улмаар 2021 онд гиган учрал уран сайн киноны гол дуу болсон энэ талаар бэлтгэлсэн байгаа. Тэгээ уран сайхны шинжилгээний талаар ганц хүний жижиг дууг сэтгэл буруугүй дуу нэрээр хөрвүүлэн явагддаг. Үгийн хан зөрөө, аялгын зөрөө, тэгээ сэтгэлийн хөдөллийн талаар хэр өөрчлөгдсөн нь шинжилсэн. Киноны уялдаа дотор гиган учрал уран сайхны кино дотор тус дуу ямар үйлдэл нөөлөө дөрүүдийн хоорондох хавсаргаа гарч ирсэн нь болсон байгаа. Тэгээ соёлын солилцооны талаар Хятад Монгол хоёр орныхон кино хөгжмийн уран бүтээлийн зарим уялдаа холбооны талаар тусдалсан байгаа. Тэгээ слоганы арга зүйн талаар харьцуулан шинжил гаргаар уг хуулар болон их хуулар болон монголоор шинжилсэн хууларын үг ая найруулгын талаарх зөрөөг нь харьцуулж тэгээд ярилцлагын аргаар найруулагч Боёнбат дуучин Сесэрч маань нартай ярилцлага нь хийсэн. Тэгээ санал асуулгын аргаар 100 оролцогчоос судалгаа авч бөглүүлсэн байгаа. Хятадын киноны хөгжөлтийн үе бол ерөнхийдөө 3 үе шатгаадаг. 1949 оноос 1978 он бол анх дагч үе. Энэ үе бол төрийн хаан хатуу бодлогоор бүх юм хяналтанд явагддаг. Тэгээ шилжилтийн үе бол 1978 оноос 2000 оны хооронд кино аж үйлдвэр бий болж тэгээ нэг илүү дэлхийдчилсэн энэ соёлыг хүлээж авч эхэлсэн байгаа. Тэгээ өргөлжүүлэх үе бол 2001 оноос одоо үе хүртэл дайршилсан урсгалд нэгдэж олон улсад өөрийн хятад соёлыг киноныхын энэ зөөлөн төрийн бодлогоор илэрхийлж эхэлсэн байгаа. Тэгээд яг Хятадын 6 дугаар үеийн найруулагч Жажанко лөвөөрүүлсэн кинод нь Монголын уран бүтээл Улаанбаатарын үдшийн хэрэглэсэн байгаа. Энэ бол гиган учрал уран сайхан киноны талаар хоёрын хань адил тал байгаа. Яг Улаанбаатарын үдшийн Хятад хувлаараар хөрвүүлж дуулсан байгаа. Энэ дөр маш их алдаа гарсан байгаа. Энэ дөр найруулагч Жажанко Улаанбаатарын үдэш өөрөө бичиж найруулсан дуу гэдэг Хятад улсад нийтэлсэн байгаа. Энэ маш их соёлын үл хүндэтгээсэн байдал мөртөө яг зохиогчдын нэрхийн бүрэмсэн халтсан үйл явц болох юм. Тэгээд гиган учрал уран сайхан кино 2021 онд нийтэлсэн. Тэгээд энэ анх зөв фильм яг соёлын төгсчднэр хийсэн бүтээл болох юм. Тэгээ үйл явд нь яг Монгол соёл ахуй байдлаар хот хөдөөгийн хоорондох соёлын энэ залуучуудын хайр дурлалын зөрчлийн нь илэрхийлсэн юм кино болох юм. Онцлог нь хүн мөнгөний орлуулалт маш бага. Тэгээд 20 хоног дотор хит дуусан яг ковидын үеэсээр нийтэлсэн кино болох юм. Тэгээд дууны үүсэл хөгжлийн талаар ганц хүний жижиг гэх дуу болон сэтгэл буруугүй гэх дууны хоорондох энэ уялдаа холбоо Тайбэй хотод 1996 онд дуучин Сэрүүн өөрийнхөө анх найз цомог дотор энэ ганц хүний жижиг Дүү Жоши гэх дуугийн нийтэлсэн юм. Тэгээд 2003 онд дуучин Сэрчмаа Шанхайд очоод олон улсын дуучны тэмцээнд оролцох явцанд яг энэ дуугийн санамсаргүй сонсоо сэтгэл уярч энэ дуугийг монгол хуулиараар дуулахаар шийдсэн байгаа. Сүүлээр Монголд ирсний дараа үг бичдэг найруулагч Гүр Базараар ахаар найруулсан байгаа. Тэгээд энэ хоёр дуучин нэг ижил тал юу вэ гэвэл даруй энэ хоёр дуучныхан хоолныхан цар хүрээ нь ижил байдаг. Хоёулаа бүр бага октагийн фагаас Сэрүүн 3 дугаар октагийн доо хүртэл дуулдаг. Тэгээд Сэрчмаа 2 дугаар октагийн си хүртэл дуулдаг юм. Дунд хийсэн анализ тус дуу хэмнэл нь 8.6, танализ нь сол диез минордор суурилдсан. Дууныхаа цар хүрээ нь бага октагийн сол диезээс 1 дугаар октагийн си хүртэл үргэлжилдэг. Тэгээд энэ дуу яг бүрэмсэн минор дээр хөглөгдсөн байгаа болохоор нь яг хайр дурлалын шанаасан гунигтай энэ уур амьсгал бий болж чадсан байгаа. Тэгээд үг дүрийн хан талаар
одоо аталтгаж үжигвэл яг сөрөө юм бол ганц хүний жүжиг энэ дуун дээр нь бол яг театр жүжиг тайз дүр гээд хотын соёлын бол бүрэн мэсэнд илэрхийлж чадсан мөртөө нэг илүү 90-ад оны одоо хотын эмэгтэйчүүдийн хайр дурлалт одоо илэрхийлсэн шаналсан энэ зовсон энэ сэтгэлийг бол ерөнхийдөө дуулж илэрхийлж чадсан байгаа. Тэгээд сөрөөний дуулалтаа нэг нь бол агаар мэт шивнэж дуулдаг. Тэгээд дуучин сэрчмаа бол энэ дууг нь одоо яг шинэ хуулаараар бий болгоод яг Монгол ах уйдур бол суурилж чадсан байгаа. Нэг илүү үгийн одоо дуулахтаа нь бол хойд уулын манан дээл салхи гэх Монгол соёл ах уйн холбогдсон үгэн дээр бол дуулж тэг бол байгаль нүүдэлчин ах уйд бол бүрэмсэн нийцсэн байгаа. Тэгээд нэг илүү сэрчмээ бол цээл хоолоогоор бол уужин хамсгаар энэ дууг бол дуулж Монгол эмэгтэйчүүдийн хайр дурлалын шанаасны бол илэрхийлж чадсан байгаа. Тэгээ энэ дээр бол дуучин сэрчмээ бол өөрөө хэлжсэн тухайн үе бол хүмүүс бол зохиогчны эрхийн талаар бол энэ арай бол буурай байсан хүндгээхийн талаар бол арай жоохон тухайн үеийн цаг нөхцөл байдал бол тийм байсан болохоор нь бол яг бүрэмсэн алуун ёсоор бол зохиогчны эрхийг аваагүй байгаа. Тэгэд өөрөө бас ярилт чалгын дунд хэлжсэн. Тэгээ бусад одоо дуучнард бас уриалжсан одоо энэ зохиогчны эрхийг бол хүндэтгэх хэрэгтэй гэж. Тэгээ слоганы дүгнэлтийн талаар бол одоо миний судалгаа бол 19-с 29 насны хүн бол 165% эзэлж тэгээд 162% нь бол эмэгтэйчүүд байсан. Тэгээд дууны дотоод сэтгэлийн одоо сонсогчдод хүрүүлсэн мэдрэмж бол уянгийн мэдрэмж бол 139% бол мэдрүүлсэн байгаа нь бол олонхын сонголт байсан. Тэгээд сэтгэл буруугүй гэхтүү хоёр дуу бүтээл байх юм олонхын хүмүүс мэдгүй байсан. Энэ дээр бол 169% бол мэдгүй байсан. Тэгээд кинонд бол сэтгэл буруугүй дууг ашигласан байдал нь хэр байсан гэвэл одоо кино үзсэн хүмүүс дотор бол 140% хүмүүс бол маш их зогтсон гэсэн дүгнэлт тавьсан байгаа. Дүгнэлтийн талаар бол нэгд бол амжилттай бол нутагш чадсан. Одоо олонхын монголчууд бол тус дуу бол монгол дууг ойлгосон болохоор нэг л монгол ахуйд нийцсэн. Тэгээ бүрэмсэн шинэ уран бүтээл болж хуурсан. Энэ бол бүрэмсэн нутагш чадсаны бол үнэлж байгаа. Тэгээд драматургийн шийдэл дотор бол киноныхын төгсөлтийн хэсэг дэх энэ дүрийн хоорондох энэ харамсал, уучлал сэтгэлээ бол бүрэмсэн илэрхийлж чадсан байгаа. Мөн энэ киноныхын одоо ерөнхий байдал нь нийцж чадсан. Сургамжийн талаар бол бид нар бол соёлын хоорондох энэ харилцаа зохицлыг бол хүндэтгэх хэрэгтэй мөртөө зохиогчны эрхээ бол энэ одоо хүндэтгээч энэ талаар бол сургамж авсан байгаа. Ач холбогдлын талаар бол дууны талаар клавер хийж тэгээд дуунд хийсэн анализээс нь дараа үеийн нөгөө одоо дүүнер дан бол одоо мэдлэгийн өргөдгөөл болоход бол дэм болсон байгаа. Миний бичвэрийн хамгаалалт энэ хүрээд өндөрлөө. Та бүхэн сонссондоо маш их баярлалаа.